Сайн мэцхан уу та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Аа дэлхийн томоохон компаниудын ярилцлагын тэнцэг 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого ямар бодлого вэ гэвэл K largest element in array гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр энэ ямар бодлого вэ гэхээр хэдүүсэн nums гэдэг нэртэй нэг array өгөгдөх нь байна. За мөн K гэдэг нэг бүхэл тоо өгөгдөх нэ. За тэгээд бид нар K дэх хамгийн их элементийг нь олох юм байна. Тухайн array дотор байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол юу гэсэн үг вэ гэд хэдүүр ойлгоход хэдүүсэнд нь 2 гэдэг өгөгдсөн байдаг гэж бодоход энэ array дотор байгаа 2 дахь хамгийн их элементийг нь олох нь байна. За хамгийн их элемент нь бол мэдээж эндээс харахад бол 6 гэж харагдаж байна тий. 2 дахь их нь бол 5 гэж байна тий. Тэгэхээр хэдүүсээ 5-ыг буцаах нь байна. K-ийн 4 гэдэг өгөгдсөн байхад хэдүүсээ 4-ийг нь буцаах нь байна тийм ээ. За ерөн энэ бодлого бол одоо ингээд энэ дээр харагдж байгаа чсан бид нар K дэх элементийг нь юу яах босхоос биш ерөнхийдөө бол K одоо өөр K дэх өөр элементүүдийг нь юу яахгүй гинэ. За ерөнхийдөө бол энэ бодлого бол маш амархан бодогдох бол боломжтой. Хэдүүсээ за энэ бол ингэж асуусан байна. Хэдүүсээ sort хийхгүйгээр энийг одоо энэ асуудлыг шийдэх боломжтой юу гэдээ асуусан байна. За гэтээ хэдүүсээ sort хийвч бол маш амархан бодогдсон шүү дээ. Одоо чинь 3 2 1 5 6 4 гэдгийг хэдүүсээ sort хийчихвэл 1 2 тэгээ sort гэдэг нь ирэмблэхтэй. Ирэмблжүүл хэдүүсээ 1 2 3 4 5 6 гэд хэдүүсээ сүүлээсээ k гэдгийг нь тоолж байгаа л энэ индекс дээр байгааг нь л буцаачих шүү дээ, тий? Ингээд суусаа. Маш амархан энэ бол харин хэдүүсээ ингэж бодвол хэдүүсийн time complexity юу болох вэ гэвэл хэдүүсээ n log n болно шүү дээ. Хамгийн сайнаараа бодож үзэхэд бол хэдүүсээ n log n болно. За хэдүүсээ магадгүй team sort ч юм уу те. За team sort бол одоо хүн төрөлхтний олцоод байгаа хамгийн супер одоо ирэмбэлдэг алгоритм байгаа. За мөн өөр team sort биш юмаа гэхэд хэдүүсээ одоо heap sort шиг гэж болно те. Heap sort шиг гэж болно. За heap sort биш гэхэд хэдүүсээ counting sort шиг гэж болно. За гэтээ counting sort бол ерөн иймэрхүү төрлийн ерөн бодлогуудад нэг тийм амар хэрэгцээтэй зүйлс бол биш те counting sort бол. Яг тэгвэл хэдүүсээ counting sort яг хэдүүсэнд нь батаараа эдгээр амар жижигхэн тоонууд өгдөн шүү гэдг нь бол батаараа бид нарт өгөхгүй учраас хэдүүсээ counting sort бол. Тэгээ энэ 3 sort байгаа. Энэ 3 sort-ын тэгээд яг хөө counting sort-ыг ашиглаж хэдүүсээ азтай хувьд зүгээр n гэдэг n гэдэг хурдаар бодогдно. Азгүй хувьд энэ чинь бүр хязгааргүй юм болоод явчихна шүү дээ. Тэг хитрхи олон үйлдэлтэй болоод явчихна. За тийм учраас хэдүүсээ энэ бол team амир юу шээ. За тэгээ team sort болон heap sort-ийн одоо n log n гэдэг л хамгийн супер time complexity байгаа шүү дээ тий. За тэгэхээр sort-ийн алгоритм бол ерөнхийдөө бол team амар ашигтай биш юм байна энэ юм. За тэгвэл хэдүүсээ heap-ийг ашиглаж болно. Одоо магадгүй ерөн нийт энэ одоо тэддэх хамгийн их элементийг болоорой, эддэх хамгийн их элементийг болоорой гэдэг бодлого бол ихэнх нь зүгээр heap-ээр бодогддог. За гэхдээ энэ нөхцөлд heap-ийг ашиглацаа гэж бодоход хэдүүсэнгийнх нь мөн л одоо яг хөө heap-ийг одоо энэ юугаар heap бүтээн гэвэл энэ array-ээр heap бүтээн гэвэл хэдүүсэнд нь log шаардлагдан тий. Гэхдээ хэдүүсээ heap-ээсээ хамгийн их элементийг гаргах хэдүүсээ log n шаардлагдан шүү дээ. Тэгэд 2 дахь гэхэр чинь хэдүүсээ k log n болчих шүү дээ тий. K log n. За энэ магадгүй хэдүүсэнгийнх нь олцоод байгаа n log n-ээс илүү гэж магадгүй. Гэхдээ яг л одоо хүртэл хэдүүсээ хамгийн супер одоо юу нь бол биш байх нь байна. Шийдэл нь бол биш байх нь байна, тийм ээ. За тэгэхээр хэдүүсээ зүгээр эндээс харж байгаас хүн төрөлхтөн бол шууд хараад мэдчихээн те 5 бол хамгийн юу юм байна гэдэг. За энэ шиг ийм арга байгаа юу? Ерөн компьютерт n гэдэг time complexity-тэй бодогдох арга байгаа юу? Фэн те. Бодогдох арга байгаа юу гэвэл бол мэдээж байгаа. За тэр нь ямар арга юм бэ гэхээр хэдүүсээ за эхний хоёр аргууд яагаад гэтээ болно. Lead code бол яг хөө та нар ерөө амархан одоо юуг нь одоо олъё гэвэл бол мэдээж heap-ээр бодогдчихвол эсвэл одоо амархан шүү дээ. Маш амархан бодолтой хэдүүсээ min heap ашиглаж болно. Min heap ашиглаж болно. Эсвэл хэдүүсээ max heap ашиглаад бүр max heap бүх энэ юугаар нь бүтээчээ зүгээр дээрээс нь хоёрыг pop хийчихэл тэгэл
Хэдүүсэнгийнх нь хувьд бол хамгийн их хизментийг одоо K-ийг хамгийн их хизментийг нь хэдүүс олчж байгаа шүү дээ, тийм. За түүс хэдүүсээ илүү одоо бүтээсчээр хандаад тий илүү инженерч илүү одоо судлаачийн төвшөнд хэдүүсээ хандаад хэдүүрийн зорилго илүү том одоо дэлхийн томоохон технологийн компаниуд тэнцэх байгаа юм чинь хэдүүсээ хамгийн сайн аргыг нь суралцъя л да тий. За хамгийн сайн арга нь юу вэ гэвэл хэдүүсээ мэднэ quick sort гэж байгаа. За quick sort гэдэг бол бас их сонирхолтой сортын алгоритм байдаг. За нэг одоо элементийг нь pivot-ээр сонгож аваад за тэгээд тэрийг ашиглаж хэдүүсээ partition буюу хоёр хэсэгт хуваадаг тий. Тэр одоо pivot-с их хэсэг, тэр pivot-с бага хэсэг гэж хоёрт хуваадаг. За тэгэнгүүт хэдүүсээ юуг мэдээд байна гэхээр ерөнхийдөө одоо хэдүүсээ энэ quick sort-ийн энэ утга учир те энэ одоо санааг ашиглаад хэдүүсээ quick select гэдэг зүйл байдаг. За тэгэхээр хэдүүсээ quick select-ээр ерөнхийдөө юу яах нь вэ? За нэрнээсээ харагдал угаасаа ойлгомжтой харагдаж байгаа байх гэж найдаж байна. Ерөнхийдөө хурдан сонголт гэсэн үг шүү дээ, тийм. За тэгэхээр хэдүүсээ яаж бодогдох юм бэ гэхээр яг л quick sort-тэй ижилхэн. Quick sort-ус хоёр одоо юу ашигладаг шүү дээ. Хоёр одоо юу гэх юм? Pointer те. За нэг нь I гэдэг нэг pointer-ыг авчи хэдүүсээ нөгөөх нь нэг J гэдэг нэг pointer-ыг авчи. Тэгээ хэдүүсээ pivot хамгийн сүүлчийн элементээр сонгоод явжий. Тэгээ ерөн энэ pivot selection гэдэг зүйл бол яг quick sort тус team амар одоо ерөнхий одоо датанд тэгээ ерөнхий датанд тус энэ pivot selection бол team амар нөлөө бол үзүүлэлтэй бол байхгүй. Зарим хүмүүс бол одоо random одоо юуг нь элементийг сонгож авдаг. Энэ array дотор байгаа тийм. За гэтээ тэр random element-ийг сонгож авсан ч сүүлийнхийг нь авсан ч яг голынхийг нь авсан ч хамгийн ихнийхийг нь авсан ч ерөнхийдөө яг дата сетээс хамаарна ерөнхийдөө. За тэгэхээр хэдүүсээ одоо pivot-а энэнгээр сонгоод авцсан. Pivot тийм pivot. За pivot-ийг энэнгээр сонгоод авцсан. За тэнгуут хэдүүсээ харьцуулна. 4 болон J дээр байгаа тоо хоёрыг хэдүүсээ харьцуулна. За I-ус энэ array-ийнхаа өмнөөс нь ихтгэнэ шүү дээ. За би ихтэй quick sort-ын бичлэгийг ер нь тэгж яагаад оруулсан. Яг гэвэл quick sort бол маш чухал одоо sort-ын алгоритм байгаа. За мэдээж quick sort-ыг бол мэдээж ашиглаад байхгүй нь тодорхой. За дээр харагдсан хэдүүсээ team sort-ыг ерөнхийдөө ихэнхдээ ашигладаг. За гэхдээ quick sort-ын одоо цаана ашиглаж байгаа санаа бол ерөнхийдөө маш их ашиглагддаг байгаа. За тэгмүүд 4 3 2-ыг хэдүүсээ харьцуулсаа тэгвэл J дээр байгаа элемент нь pivot дээр байгаа элементээс бага бол яад юм бэ гэдгийг хэдүүсээ үзье. Бага бол хэдүүсээ I-га нэгээр нэмэгдүүлээд I нь энэ дээр ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо тэгээд J дээр байгаа элемент бол I дээр байгаа элемент хоёрыг хоорондоо солилцдог. Тэгэхээр swap хийнэ гэсэн үг шүү дээ, тэ swap. За би зүгээр юугаар нь биччихье. Индексээр биччихье. Яг үнэ хэсэгт энэ array-ха одоо утгыг нь сольно гэсэн үг шүү дээ, тий. За swap хийх ёстой. За тэнгууд энэ бол 3 гэж байгаа учраас угаасаа 3 бол байрандаа swap хийх гэх юм байна, тий. За тэнгууд J бол дахиад хөдлөнө. J баруун чиг хөдлөлөө дахиад харьцуулсан чинь яаж юм гэхээр дахиад 2 нь бол 4-өөс бага байна шүү дээ, тий. Тийм учраас I-га нэгээр нэмэгдүүлсээ хэдүүсээ 2 бол байрандаа байх нь байна, тий. Swap хийхээр 2 бол байрандаа байх нь. За тэгэнгүүт хэдүүсэнд нь юу гарч ирж гин вэ гэхээр J нь дахиад нэмэгдээд 1 рүүгээ орно. За нэг бол дахиад байрандаа одоо swap хийгдэх нь байна, тий. Яагаад гэвэл I бол нэгээр нэмэгдээд J-тэй байраа сольно гэхээр угаасаа яг өөр дээр байраа сольчих шүү дээ, тий. За дараа нь хэдүүсээ энэ дээр нь I байгаа, энэ дээр нь J байгаа. За тэгсэн чинь хэдүүсээ харахад одоо J юунаас илүү усчихсан, pivot-ээс илүү усчихсан, тий. J бол 4-өөс илүү. За тийм учраас J-ийг хэдүүсээ зүгээр баруун тишгээ хөдлөх чинь. Тэнгүү 4 дахиад илүү. Тэгэхээр J одоо pivot-ийг цогцож байгаа үстэй. Pivot-тэй ижилхэн босчих чинь, тий. За одоо 6 дээр байхад бол угаасаа 6-аас 4-өөс илүү учраас J-ийг зүгээр нэгээр нэмэгдүүлээд хөдлөх чинь. За тэгэхээр pivot J2 ижилхэн байранд ирчихэж байгаа учраас хэдүүсээ
Энэ loop бол зогсох нь байна. За зогсоод хэдүүсээ дараа нь юу хийх юм бэ гэвэл i-гаар 1-ээр нэмэгдүүлээд i-гаа одоо 5 дээр авчираад одоо j нь зөвхөн 4 дээр байгаа гэсэн үг шүү дээ, тий. i-гаа 1-ээр нэмэгдүүлээд pivot туусан j2-ын байрыг сорьцох. Тэгэхээр хэдүүсээ ямар array-тэй усаад авчиж ийн вэ гэвэл 4 6 5. i юусан j2-ын байрыг сорьж шүү дээ, тий. За тэгэхээр хэдүүрээ ийм юутай усаад авчирсан. Энэ бол хэдүүрийн pivot гэдэг нь бас ойлгомжтой. За pivot гэдгийг нь яагаад энд нь ингэж хэлээд байгаа вэ гэвэл ерөн бид нэр pivot гэдгээр нь юуг илэрхийлээд байгаа вэ гэвэл энэ хамгийн хартлын элементийнх нь тухайн одоо sort хийхэд те эрен бэлтгэхэд ямар байранд орох юм бэ гэдгийг нь хэдүүлээ хэлээд байгаа байхгүй. Тэ ямар байранд орох юм. За 4 по sort хийсний дараа яг энэ байранд орох юм бэ. Яагаад гэвэл ийшээгээ хараад үзвэл 4-өөс дандаа бага юм байна. Ийшээгээ хараад үзвэл 4-өөс дандаа их юм байна. Тийм учраас энэ биднэрт юу хийж өгч юм нэхэр 4-ийн байр бол sort хийсний дараа яг л энд юм биш үү гэдгийг нь хэлж өгч байгаа байхгүй. За тэгэхээр хэдүүсээ энэ бодлогын хувьд хэдүүсэн энэ ямар хэрэгтэй бэ гэвэл хэдүүсэн k дэх их хизмэтийг хэдүүсээ оолно. За k дэх их хизмэтийг оолно гэдэг чинь 2 дахь хизмэт нь тий сүүсээсээ 2 дахь. Тийм учраас хэдүүсэнгийн array-ийн урт нь бол хэдүүсэнд нь 6 гэдэг урттай байна. Тэгэхээр k2 гэхээр хэдүүсээ 4 дахь хизмэтийг нь оосгох нь байна. 4 дахь хизмэт гэдэг чинь хэдүүсээ энэ pivot-ийн юуг нь оосгоход энэ бол trig 1 2 3 4 дахь индекс дээр байгаа хизмэтийг нь оосгоно. За тийм учраас хэдүүсээ pivot-ийн сонголт бол хэдүүсэнд 3 байсан шүү дээ, тий. 3 гэдэг юун дээр position дээр байгаа pivot нь. Тийм учраас хэдүүсээ хаашаага юугаа хийх хэрэгтэй вэ гэвэл search дахиад хийх хэрэгтэй вэ гэвэл хэдүүсээ баруун тишээгээ хийх хэрэгтэй байна. Яагаад гэвэл 4 гэдэг индекс баруун талд нь гараад ирчихэж байгаа учраас. За хэрвээ хэдүүсээ магадгүй дээрээсээ одоо 5 дахь их хизмэтийг ноос гэсэн бол хэдүүсэнд нь 6-5 гээд нэгдэх буюу энэ дээр байгаа хизмэтийг нь хэдүүсэнд оол гэж гарч ирэх байсан байна шүү дээ. Тэгсэн бол хэдүүсээ pivot-ээс харж хагаад зүүн тишээгээ сонголт одоо тэр search тэр хайлтаа хийх хэрэгтэй байна гэдгийг нь хэдүүсэнд хэлж өгч байгаа байхгүй. За тэгээд ингээд яваад хэдүүсээ хэрвээ одоо length-ээс хасах нь k хэдүүсээ pivot дээр тэнцсэн байх үед хэдүүсээ яах вэ гэхээр хэдүүсээ зүгээр шууд тэрийг return хийж. Одоо тэр утгыг нь тэр value-г нь return хийчих нь. За тэгээд ерөнхийдөө хэдүүсийн бодлого болох нэ. Ерөн ийм л бодлого байгаа. За гэтээ бид нар бол quick sort-ийн хамгийн муу кейсийг нь бол хэдүүсээ мэдж байгаа шүү дээ. Хамгийн муу кейстэй бол quick sort of n square гэдэг энэ time complexity-д ажилладаг. За яагаад гэвэл хэдүүсээ бол мэднэ t n гэдэг хэдүүсээ нэг бодлого байлаа гэж бодоход энийг хэдүүсээ partition хийзээ тий хэдүүсээ энэ дээр бол 2 хэсэг тувааж штэ тий 2 хэсэг туваахта тэнцүү биш 2 хэсэг туваачвал яах юм бэ? Нэг талд нь хитрхи их элементүүдтэй нэг хэсэг болоод нөгөө талд нь ямар ч элементгүй нэг хэсэг босчвол хэдүүсээ яах юм бэ гэдэг дээр. За ерөнхийдөө ийм текст гэж байдаг те ийм recurrent текст гэж байдаг. За тэгэхээр эндээс хэдүүсээ юуг мэддэг вэ гэхээр за угаасаа t of n бол хэдүүсээ мэдж байгаа шүү дээ. O of n дээр ажилласан. За тийм учраас хэдүүсээ илүү их одоо илүү significant тэр term-ыг нь авах хэрэгтэй. Тийм учраас хэдүүсээ ийм босч чинь. За тэгээд энийг хэдүүсээ мэднэ. Энэ яаж явдаг вэ гэвэл доошогоо n square ширхэг явж байгаа. Одоо n square ширхэг чүшэртэй n ширхэг яваад энэ нөгөө нэг одоо partition хийх хугацаатайгаа нийлэхээр энэ бол n square болж байгаа. Тийм учраас ерөнхийдөө хэрвээ ийм тэнцүү биш partition хийвэл тэнцүү биш хэсгүүдэд хуваавал хэдүүсээ n square гэдэг юугаар бодогдох нь байна тий. За гэхдээ сайнаар нь бодож үзэхэд хэдүүсээ of n гэдэг хэдүүсээ юуг нь гаргаж авах нэ. За гэхдээ угаасаа quick sort-ийн average case нь угаасаа дундаж case нь бол хэдүүсэнгийнх нь хувьд бол илүү тийм optimistic байдаг шүү дээ тий. Илүү тийм өөдрөг байдаг. Тийм учраас хэдүүсэнд нь бол ямар нэг асуудал бол гарахгүй нэ. За хэдүүсээ кодчдод үзцгээе. За код нь яаж бичигдэх вэ гэхээр хэдүүсэнд нь
ерөнхийдөө хэдүүсээ заавал K-ээр нь бичгээс изүүтэйгээр зүгээр л ингэ биччихвэл хэдүүсэнд нь илүү амар байна шүү дээ, тий. Угаасаа бид нэр юу изментийг нь осох гээд байгаа биш. Доороосоо K-ийг измент биш, дээрээсээ K-ийг нь осох гэж байгаа учраас хэдүүсээ ингэ биччихвэл шууд K-ийг индекс гэдгийг нь хэдүүсээ бас мэдчихэж шүү дээ, тий. За тэгээд за хэдүүсэнд нь өөр helper function хэрэгтэй. За тэр function-ыг нь хэдүүсээ quick select гэдэг нэр хэвчээ, тий. Угаасаа юуныхаа хэрэгжиж байгаа аргынхаа нэрээр за хэдүүсээ тэн дээрээ бас ямар ч ялгаагүй vector nums аавна. За хамгийн чухал нь бас хэдүүсээ за хэдүүсээ за зөвхөн юу биш хэдүүсэнд нь ийм юу хэрэгтэй. За int right int left гэдгийг нь авч байгаа шалтгаан нь угаасаа хэдүүсээ нөө хоёр хэсэгт хуваагаад байгаа шүү дээ. Хоёр хэсэгт хувааж байгаа учраас хэдүүсээ хаанаас хаа хүртэл явах вэ? Нэг хэсэг нь хаанаас хаа хүртэл явах вэ гэдэгт хэдүүсээ left right гэдэг зүйл бол хэрэгтэй. За quick sort гэдэг зүйлийг бол мэдчихийвс бол энэ бол тийм ойлгоход хэцүү зүйл бол биш ээ. За тэгээд хэдүүсээ энэ дээр зүгээр функшнаа дуудчих тий. За юу гэж дуудах вэ гэвэл nums tig. За ягаад tig nums-аас нэг гэж хэдүүсээ энэ дээр дуудаж байгаа вэ гэвэл tig бол хэдүүсээ ямарваа нэг array ус tigээс гисэн хамгийн сүүлж байгаа нь индекс бол угаасаа nums-аас нэг гэдэг array байгаа шүү дээ тий. За тэгээд хэдүүсээ k-гээ өгчнөө. За одоо хамгийн чухал нь бол хэдүүсээ pivot-ийнхаа selection хийн. За мэдээж энэ бол хамгийн баруун талынхын элементийг нь хэдүүсээ сонгож аваад байгаа шүү дээ тий pivot-оор. За тэгэнгүүт дараа нь p гэдэг нэг элемент хэрэгтэй. За тэгээд p гэдэг элемент нь болохоор яаж явах вэ гэвэл p left гэдэг баруун талынхаа одоо хамгийн зүүн талынхаа одоо юуг нь p дээр өгчнөө гэсэн үг шүү дээ тий. За тэгээд хэдүүсээ for function бичсэн. За тэгээд энэ нь бол left-с эхэлнэ. Хаа хүртэл явах вэ гэвэл right хүртэл явна. За тэгэхээр энэ pivot дээр хүрэхгүй дуусч байгааг харж байгаа. За pivot гэдэг чинь бол nums-ийн right байгаа шүү дээ тий. Тэгэхэд энэ бол right-аас хасах нь нэг дээр ирээд дуусч чинь тий. Тэрийг сайн анхаарах хэрэгтэй. Яг тэгвэл pivot дээр угаасаа очиод ямар ч хэрэг байхгүй шүү дээ. Угаасаа pivot-д цохоод тэгээс хэдүүсээ энэ одоо loop-ийг дуусгахаас хойш тэг хэрвээ nums-ийн I нь pivot-с бага байвал хэдүүсээ яана гэж ярьж. За pivot их буюу бага байвал хэдүүсээ swap ин тий. За nums-ийн p болон nums-ийн I хоёрыг хэдүүсээ swap хийчихнэ. За ингэсний дараа хэдүүсээ яах вэ гэвэл p-г нэмэгдүүлээд явна шүү дээ тий. За энэ бол ойлгомжтой байгаах гэж найж чинь яагаад ийм байгааг бол би юун дээр бол тайлбарж өгсөн тийм ээ. За тэрний дараа хэдүүсээ дуусгачаад хэдүүсээ одоо pivot-ийн position-г олцсон гэсэн үг шүү дээ. Одоо энэ p гэдэг чинь хэдүүсээ pivot чинь яг array-та яг эренблүүл хаана очих юм бэ гэдэг тэр байр нь хэвгүй тий. За тэнгууд тэрийг хэдүүсээ юу олцсон юм чинь хэдүүсээ зүгээр ингээд хэдүүсээ сольчвол pivot-ийнхаа яг байрыг нь олццоо гэж ойлгож байна. За тэгээд хэдүүсээ баг нөгөө нэг binary search маягийн зүйлийг хийгнэ шүү дээ. Хэрвээ p-ийн k-с изүү болвол k-ийн бага болвол гэсэн үг шүү дээ. Бидний олох гээд байгаа зүйл тэр pivot-ийнхаа зүүн талд нь хэдүүсээ зүүн тал руугаа шалгалт хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ингээд зүүн тал нь хിവэрээ харин баруун талыгаа яах вэ гэвэл p-гээс нэг буюу pivot-ийн зүүн тал руу хэдүүлээ шалгалт хийх хэрэгтэй байна. За тэгээд хэдүүлээ k-гээ дуудчихна. Тэг k-гээ дуудчихна. K-гээ параметраараа өгчихнэ. За ингээд ерөнхийдөө за тэнгууд дараачих нь хэдүүлэнд нь өөр бодох ёстой зүйл байгаа шүү дээ. Хэрвээ k нь изүү болвол яах юм бэ? K нь изүү болвол k нь изүү байна гэдэг чинь хэдүүлэн осох гээд байгаа тэр хамгийн одоо k дэх хамгийн хизмент нь pivot-ийн баруун талд нь байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас хэдүүлээ юу яагаад баруун тал руугаа шалгалт хийх нь. Тийм учраас p дээр нэмэх нь 1. За тэгээд right k гэдэг. Right нь бол хിവэрэ байж гэн те. Харин pivot-ийн баруун талаас нь хэдүүлээ эхлэе шалгах нь. За тэгвэл зүгээр үлдсэн нөхцөл нь p болон k хоёр тэнцүү байх нөхцөл рүү тэр нөхцөлд хэдүүлээ nums-ийн p-г буцаагаад ерөнхийдөө энэ бодлого болчих нэ. Ерөнхийдөө бас маш энгийн
одоо quick sort юм уу, quick selection гэдэг зүйлийг бол мэдчихэв хэдүүсэнд энгийн бодлого байх нь. За шалгаад үзцгээе хэдүүсээ алдсан зүйл байна уу, байхгүй нь уу? Хэдүүсээ энэ дээр маш том алдаа гаргасан байна. Юугаа мартсан байна? Таслаа мартсан байна. За энэ дээр time limit exceeded гинэ. За тэгэхээр хэдүүсгийнх нь бол бодолт бол зөв. Гэтээ хэдүүсээ юун дээр алдаа гаргаж байгаа нөхөр яг л энэ биш үү? Хэдүүсээ одоо ийм том юу өгөгдсөн байлаа гэж бодоход ийм том тэгээд яг ижлэхэн ийм юутай тоонууд өгөгдсөн байлаа гэж бодоход хэдүүсийн time limit exceeded гэж гарч ирж байна. Яагаад гэвэл хэдүүсийн нь quick select гэдэг зүйлсийн worst одоо хамгийн муу тэр сценарио тэр нь бол хэдүүсээ юу болох вэ гэвэл of n square болно. Муу partition хийх вэ. Энэ бол муу partition хийх нөхцөл нь энэ дээр гарч ирж штэ тий. За тэгэхээр ерөнхийдөө бас энэ бол хамгийн супер бодолт нь. Ерөнхийдөө. За эндээс илүү бодолт байгаа л та. Эндээс илүү бодолт нь зүгээр хэдүүсээ яг quick selection хийн. Гэхдээ юу багтаагаар. Юу гэдэг вэ? Space complexity илүү багтаагаар, илүү ашигтайгаар, space-ийнхаа хувьд, storage-ийнхаа хувьд илүү ашигтайгаар хий. За тэгвэл эндээс хэдүүсээ бодож тоо тийм ингэхгүйгээр хэдүүсээ зүгээр яг энэ юунд lead code-д хүлээн зөвшөөрөгдөх боломжтой зүйлийг хэдүүсээ хийчихье. За тэгэхээр priority queue гэж байгаа. За priority queue дээр хэдүүсээ int-ийн юу гүгэн. За тэгээд хэдүүсээ vector байна тийм ээ. За тэгээд хэдүүсээ max heap хийж байгаа учраас хэдүүсээ zest гэдэг төрхөр үгийг ашигласан. За тэгээд хэдүүсээ max heap гэчтэй. За тэгээд намсын begin. За end гэдэг хэдүүсээ ингэж. За тэгээд энэ тэгээс зэгтээ k хүртэл яваад хэдүүсээ max heap-ээс за зүгээр pop хийгээд за тэгээд return max heap-ийн top гэчихэд ерөнхийдөө хэдүүрийнх нь босчих нэ. За үтцгээе тий. За тэгэхээр энэ дээр хасах нэг байх хэвээр. За. Би тэрэн дээр алдсан байна. За асуудалгүй бол энэ бол болж байна тий. Ерөнхийдөө ийм аргаар бодсон ч болно. As эсвэл хэдүүсээ энэ зүгээр амархан зүгээр sort хийгээд хэдүүсээ бодсон ч болно. За хэдүүсээ тэр sort хийх аргыг нь харцгаая. За ингээд хэдүүсээ sort хийчихээ. За тэгээд шууд юугаа буцаачих болно шүү дээ тий. За ингээд хэдүүсээ. За хитрхи. За одоо үдцгээ. За ерөн ингээд бодсон ч болно. За ямар ч асуудалгүй бол болж байна те. За ерөнхийдөө бол тэр quick select гэдэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр бол энэ бодлогын үед маш одоо сайн арга ямар нэгэн ажил олгогч бол ийм аргыг хэдүүлэнгээс юм уу эсвэл одоо хэдүүлэн өмнө ботсон хипер бодох ч юм уу тийм аргыг харахаас илүүтэйгээр хэдүүлэнгээс нь quick select-ийн аргыг харахыг хүсэж байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. Бичлэг таалагдсан байх гэж найдаж жоохон урт бичлэг байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол үзээд ойлгуулбал маш хэрэгтэй зүйлийг өнөөдөр заасан гэж би найдаж байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлтэй хамт байсан та бүгдээ баярлалаа. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй. Мөн асуух зүйл байвал комент хэсэгт бичиж асууж болно шүү.